За од бандчлаа. За од ч одоо миний л супер баатар л та. Одыг чи одоо уул нь миний сонссноор чухамгүй дээдлийн тэмцээнүүдэд авдгүй юм байлээ. Хин ч авдгүй. Угийн тэгээд юу ч хийж чадахгүй. Хоёрын хооронд нэг супер юм байхгүй. Бүгдийн аятайхан хийгээд байгаа ч юм шиг, бүгдийн чадахгүй байгаад байгаа ч юм шиг. Нөгөө Jack of all trades гэдэг шиг юм байгаа юм. Одоо л Зөө нөгөө шинэ баатар бандаа ичлээ. Тэгэл шуугч ивгүүлдэ тэр шуугаараа сурцсан нөхөр бол одоо алж өгөх юм бах уу. Тэгэл эргэлдээл нинжа шиг сонин болоод самурай нинжагийн хооронд шилжээд идэм байлээ. Тэгэл мундаг хүн бол тэгэл шилжүүлэл хооронд нь зүгээр л 6-8 скил унах юм бах уу. Нэг линчиг мартчих одоо юу ч юм бөө мэднэг шувуу байгаад идэм мэдэхгүй. За тэгээ мэдх нь мэднэ л хэвчтэй. Одоо наачиг сууг байх биш бүгд л нэрийг мэдчих юм. За хоорондоо өмнө тоглож үзээгүй хоёр баг эхэлж одоо ерөнхийдөө учир начрал болох гээд энэ кадизм ялагдвал өнөөдөр 3 матчтай болон 3 ялагдaltaй л болох гол юм л да. Үгүй 2 ялагдaltaй болох гол юм л да. За пак авчлаа, пак нь голоор явах юм баг. За голын пак. За тэгээ Venje snap support BB offlane за тэгээ Abaddon carry-га хийх юм болоо да гэж би таамаглчих. Өмнө дээр одоо юу ч юм бөө мэдэхгүй одоо тэгээд мэдэхгүй одоо амар тийм юу юм бах уу OG юм бах уу Virtus ч юм уу OG ч юм уу одоо нэг супер багуудын л нэг юм шүү га тэр юм зүмийг харахад тэр ногоо нөхөр чи одоо бараг жил хүн авдгүй амар хэцүү юм байх ч л заавалчгүй хүнийхээ цаана гарч марж өшгөлж мөшөглөөд бөө онцлогтой хүнд хэцүү баатар байх тусам л хэцүү штэ талч. Зөө декегээ авчлаа. За декеж ойлгомжтой. Энэ одоо үлээгээл гал болол кэрэга хийгээл. Бүгд шууд хувцснараас солилцоочдөг шүү дээ. За доор энэ юу пак юу гэхээс бус нь ч одоо бор зүлхээр шалтан нүцгэн нөхдүүд байна дөө. За яах вэ? Нолан. Бас их мундаг бамба ялчихсан. Ногоо. Ахт байна. Нас отааны олж хараад жоохон халшил хөдөлгөөд байгаа юм байна. Таамдгүй лээ. Жоохон гоохойтой энийг сонгоод л идэх очиргүй энүүгээр алт юм бах уу. За зураг зурцаагаал нэг юм сэтээд энэ да. За бүгдээрээ гол руу нэг амар поро юм шиг явцгаад тий. Нэг юм болдог баг. Гудлаах зудлаах л гэх надад. Have fun. За нэг нохоогоо явуулсан нохоор нь 2 удаа цохиод нохоо нь унах нэ. Зөө нохоо бүр унаад өглөө. Ямар ч үчилтэй. Нохоогоо өөрсөндөө найл хийгээд гэл. Энэ нэг К гинү ямар учиртай. Энэ нэг К л гэдэг. Нэг л юм байгаа л юм байл. За голдоо ноцолтлоо. За кадизмийнх маань жоохон эвгүүтлээ шүү. За мэдээж тэгээд энэ верхтер очиж байгаа нөхдөд верх нь бол мэдээж ойлгомжтой нөгөө юм гаргана голдоо сайхан нүд зоолоо word бол энэ word center юу word placement ажгүй байна гоё сайхан хаашлаа голдоо үзлээ аль нь word тавьчлаа. За нөгөө ажлаа хийж ин last hit наа гих мэт юм байдалтайгаар last hit гэдэг нь бол одоо мэдхгүй хүмүүсийн үед бол одоо хамгийн сүүл цохихыг хэлж байгаа. Гэхдээ бас last hit учиртай наан цэргээ цохихгүй. Яг өхөөс нь мөн цэргээ цохино гэсэн үг.
Тэгэхгүй наан цэргээ цогчвол нөгөө цэргүүдээ аваачаа таавар руу хитрхи эрч шахаад оруулцдаг. Тэр нь бол яг өөрийн хувьд өшөглөөд авлаа. За ийм учиртай байх нь. Энэ нэг золигч ингэж өшгөлдөг байх нь. Мэдсэнгүү. Бас их голоор явж байна. За энэ голоор явж байхаар дээр юу болж байна. За дээдлийн нөхдүүд нь шахаад оруулчихлаа. Энд нэг юм гүүжлэн явуулж учиртай. За хэдэн чулууга шидэт эхлэв. Эндээс нөгөө юмнууд аавн. За бадонч одоо тэгэл carry хийгээл венж дэмжээл явсан байна л да. Эндээс бол энэ carry хийгээл энэ depend дэмжих юм уу? Ер нь depend гэхдээ хаяа бас л. За энэ нүдэ тавиад байгаа гэхдээ энэ support юм байна. За энэ beast нь бол юу гэл хийх юм байна л да. Carry-га хийх юм байна. Одоо амжих уу? За тэгэл амжина гэж бодоод энэ ч одоо ямар буусармаг үзэл бодолтой ийм support энэ ч одоо шууд skill meal-ээс сэрэг мэрэг дээр хамаагүй хэрэгжүүлж штэ. Энэ ямар амар муухан бусармаг юм бэ? Шууд торгох хэрэгтэй. Шууд beast master нь хил амаараа идэх хэрэгтэй. Энэ дээр бол энэ камартай юм биш. Nice. За ална гээл хойноос нь гүйж ах юм байна. Ална л ингэ шүү. За энэ ч одоо энэ хоёрыг хинийгээ support. За энэ ч supporтлж байгаа нь ойлгомжтой л байна л да. Хэдэн нүднүүдээ авчихсан. За энэ нэг Magic Wand-а 8 болтлоо цэнгэлчихсэн. Эхний хоёр skill-ийн туучихсан. Энэ хэрэггүй юм бах уу? Ер нь бол жоохон даам гараастай байна. DK бол carry хийн гэдэг өөртөө итгэлтэй байна. Айл илж зодохгүй гэдэг бол баталгаатай өөрөө мэдэрсэн байна. За дээр DP бүр дээр үхэд өгөтглөө шүү дээ. DP Venge хоёроо солиотглоо бие нэг хоорондоо. За хоёр carry-га солиотгсан Beast Master-ын шувуугаараа бас л хараас хийгээл дээрээс нь нүдээлэн тоншоол нэмэр байдаг ч юм уу да. За Deprofit нь буухгүй уухгүй за ингэж тэнэгдэх юм да. Энэ хавцаа амар гоё цуглуулсан байхад нь Beast Master загнуул таарна одоо. За доошо буугаад харъя энэ нөхдүүд юу болж байна. За энэ нөхдүүд ерөнхийдөө бол доороо бол хямрлаа. Хямралын системд орлоо. Энд бол ойлгомжтой DK энэ хавцаа байна. За нэг левел дээшээ гарчлаа. Ингэж тэнэгдэх нь ямар учир байна. How stupid энэ чудаа алах нь алаач л P базар байна гэж тийм ямар айхтар байна хөө энэ support нь мундаг. Congratulations. Give that man a medal. DK бол жаргацсан байна. Сайхан зүйл. Жаргалын дунд 70 дунд умбаж явж байгаа юм бах уу одоо сайхан байна. Дээлч одоо яагаад. За. Энэ аваач айхтар юм байлаа шүү дээ. Чухамгүй амар байлдд юм байлаа. Би нэг харсан нэг тоглолтын дээрээс баахан сүнс гаргаад алж ядаад байдаг ч байх чинь лээ. За. За энэ голдооч нэг өөрчлөлт байхгүй. Энэ ойлждаг хоёрт харгалж байгаа тэгэл нэг амьдралаа үзэндээ гэсэн шиг л нэг хоёр амтан байна да. Шүглөөл авлаа. Ямар төлөвлөгөө байна уу? Тооцоо балгаа боллоо. Үдсийн гэж өшгөлж үдсийн гэж ямар юм фанк. За нөгөө шууч ийшээ яваад байна. Баяртай. За энэ голын нөхөр бол ер нь D-word гэсэн юмд бол итгэдэггүй юм байна. D-word гэсэн юм бол хэрэггүй тийм юмд итгэдэггүй гээл тиймэрхүү явж байна. За пак болстой хараас нь өнгөтлөө авахулж байна. Аль нь хоёр тийшээгээ рүүн руугаа зүгээр гяс үсрээд ордог хоёр юм байна. Пак нь яалтчгүй л нөгөө чулуу алт руугаа л явлаа. Нөгөө фаласкандаа л явлаа. За нөгөө хүндээ хилээл ах шиг байна. Энэ Венжен эндээ Абадондоо хилээл ах шиг байна. Хүүшээ чи одоо юу гэдэг юм бэ гэл нэмэр байдгүй. За алдаатглаа. За ер нь байдал жоохон хэцүүдэх тал руугаа шүү. Үгүй байна. Энэ доорчтой жижиг болчихно да. Базар байна. Энэ верх чи ихэндээ ингэдэм юм да. Верх яалтчгүй ихэндээ боо хараа. За энэ DK ч одоо юутэй юмтэй жоохон делейтэй юм уу ямар ашиг хүлээж чам. За level 4 дээр алидын модон гутлаа нийлүүлчих. Ажилсаг нөхөр байна. За нэг талаасаа нөгөө талаасаа верх чи их мундаг байна. Яалтчгүй. Энэ багийн юу л юу лээ байд. Энэ юу гараад байна. Тий. Энэ Radiant ч одоо ямар баг байлаа манайхан ч одоо. Кадизмын нөгөөх нь байсан да. Би ч одоо мартсан шүү дээ. Game Family. Game Family-гийн үндсэн төлөвлөгөө бол ерөнхийдөө DK хөгжүүлэх.
Тэгээд ер нь carry-гаараа зодтолж байлтал нэг тиймэрхүү онцлог байх шиг байна. Тэгээд бусдаач бол март гэсэн байдалтай л явж байна. За дээр хоёр нь үхээ төглөө. За нөгөө эсрэг талын офлайн аваа гайгүй хөгжиж байна. За энэ тоглолт чи ер нь ойрын үед ч өөрчлөгдөхгүй энэ голынх маань юу ч хийхгүй бол ер нь ойлгомжтой болоод ирлээ шүү. Гэтэл пак маань бүх юм алдчихсан, голдоо шалтан нүцгэн сууж идэг. Яалтав дээ. Одоо тэгээд одоо манайхны элдгээр архичин болчих тээ. Одоо тэгээд архинд орж гүйцлээ одоо. Оо чаас. Оо цэлмэргээ алдаж энэ тэр. Яа. Оо юу. Газар байна. Оо яа. За. Хой бүр динай хийлүүлчлээ. Оо яа. Золгүй. Гэцүү. За энэ нөгөө нэг иймэрхүү юм аваатглаа. Энд чи яадаг нэлээ дээ. Regenerate гэнэ боо баха. Ялж үгүй л үү. Энд чи юу лээ. Нөгөө юу скил нь багсгадаг баха. Бүр мартаж орсон ба шүү дээ. За байдал бол нэлээ хүндхэн байдалтай байна. Game fan бол 13-аар Kadizmыг бол тэргүүлж явж байна. Гололт бол ямар ч үйлчлэлт гарахгүйгээр голын бачг ер нь дээшээ явахаар шийдлээ. За дээр одоо туслах ч хэцүү байх ч хэцүү гол тодорхой болчиход байхад дээр юу ч хийж явж байгаа юм доошогоо порталд бол таана наанч доорч гэсэн байдгаар алж ядаж байна. Тэгэхээр голын амтан бол ерөнхийдөө бол ажилгүй. За 12-3 болоотглоо одоо тэгэл байдал гомон хүндхэн байдалтайгаар боллоо. Хоёрыг нэгээр сольж байгаа ерөнхий байдал бол 4-1-ийн харьцаатай байдалтайгаар байна. Kill death ratio бол тиймэрхүү харьцаатай явж байна. За тэгээд энэ ерөнхийдөө эндээс энэ ч бас нэг янз бүрийн иймэрхүү үзүүлэлтүүдээр хувааж бариаддаг та энэ ч та. Яа энэ шүү дээ game stats, kill death, fast hit, hero level, XP net worth. За тэгээд одоо хин дээр мэдээж. За энэ ч одоо game fan ч одоо яалтчгүй сууграх шам ультраал гараа явлаа шүү. Энэ яадаг л уу энэ шүү дээ. Griffin болсон юм шүү дээ. Лууны оронд. Яасан мундаг хийж байгаа. За одоо Kadizm яалтчгүй зөв арга руу тактик руугаа шилжиж байна. Одоо өөрснөө болохгүй болохоор арга түмнийгээ дуудаж арга түмэнтэйгээ хамт ялцчихсан боловч нэмэргүй боллоо. Нөгөө мөнхөн ч ганцаараа бүгдийг нулимж хаяатглаа. Ямар ч учиртай бөө тааврын дор ороод гуруулангийн алаад бүр нэг саппорттайгаа сайхан гараа явцгаачихлаа. Гэр дотор нь орж ирээд бүх юмын зодоол дээрэндэл гараа явууллаа. За энэ байдал ч одоо ерөнхийдөө өвлөх тийшэл хандж байна. Ер нь одоо цаг хугацаа өөрөх шаардлага байгаагүй. За тэр нь тодорхой. За энэ бүр 6 ч болоогүй гэтэл дээрэс нь Beastmaster учраас бас тал талаас нь дээрлэж байна дөө. За Kadizm-ийн ер нь жоохон сэтгэл санааны байдлаа одоо барихгүй болохгүй хаа. Ер нь сэтгэл санаагаар унах төлөв рүүгээ хандж шүү. Энэ их хэцүү юм боллоо. За Vinje ч энэ тэндгүй ажилтай ч юм шиг ажилгүй ч юм шиг гүйж ийн одоо. Энэ тэндгүй ассан галнуудыг унтраах гэж гөөмө хэцүү. За тэгэл одоо сугарсан хүмүүсийн хийдэг зүйл нь юу? Ийшээ орж янз бүрийн ой амттыг дээрлэх. За ой амттыг дээрлэж үзлээ. Энэ нөхөрт 5 левелтэй 5-аар урагшаа дайлаад л ороод тоглоо. Одоо долтон байлтна. Доор нь юм болж байхад энэ дээдлийн 5-аар юу ч хийдвэ. За хоорондоо хилдэж зодтолсон ууралсан юм байлгүй. Айл эсвэл тэгж санхнаасаа тохирсон юм уу яасан. Саппорт ингээ өгчгөр одоо тэгэл зүгээр л юм бах та одоо тэгээд 300 алт ингээ өгөөд харч одоо хэрэг юу байна. Бүр нөгөөх нь бүр үнгүүдэж ороод зүгээр өстөн талхны Монгол улсын инфляц шиг 219 алт малттай болцсон ч шиг. Йоо дэлгүүрийн уншиг л инфляц зүгээр өсөж өгч юм даа зүгээс. Хүн алаад ч нэмэр алга баргалж дөрвөн цэргийн үнэтэй л болж байна. За яах гэсэн шиг энэ одоо энэ тэндгүү гараад энэ тэндгүү янз бүрийн зохиол нүдэл учиргүй баяжих юм бах уу. За хог тайлан гөөмө хийц харагдаж байна. Энэ чарт манстер гөөмө амар сүлрэг бүр саппорт нь хүртэл эдний голын кэрэнүүдийн дээр гарлаа. Веркийн дээр гарчулж одоо тэгээ жижиг зарлцсан дээр бах тоо ингэж цаг хугацаа болж байгаа. P22 3 энэ Smackdown гэдэг юм болж байна да энэ ч одоо. Газар байна. Яа. Хэнийг ахаалаад нөгөө Абадоны зүгээс ой дунд дотор орж ирэл нэг гин ганцаараа зүгээс дөрвөн амттын дундаас саппорт нь орж ирэл дээрлэгчлээ шүү дээ. Энд ч одоо энэ ариун явдлуу. Энд ч одоо яаж байгаа юм бэ энэ ч одоо. За энэ л чи одоо дунд нь барьж байгаа энэ нэг балиар юм заагаад нөгөө тийш зугтлаа тал тийш тараал зугтлаад энэ л чи бүр ухрах маягтай ч биш бүр зугтах маягтай л болоо явж байна. Ямар ч стратеги байхгүй айц дундсандаа баригдаж энэ тэндгүй зүгээрс мангас харцсан нөгөө чон харцсан хонжигл тал тийш амаагадараа гээл тал тийш гүйлдэж байна. За одоо тэгэл ёсыг бодоод энэ нэг офлайн хүрээл ирлээ. За яах вэ гэсэн шиг одоо левел 6 хүрчлээ 2 брейсер авчлаа гэсэн шиг.
Ирж та нарыг за гээл нэг л хойш уграатглаа. За ингээл зогсож чинь энд нэг хүрээд ирлээ. За 10 дахь минутын дээр хаалгын тогшоо зогсож чинь дийт. За ерөнхийдөө game family бол юм асуудлыг бол бушуухан шиг шийдэе л гэсэн байдалтайгаар үзэж байна. За тэр нь ч дээр бах туу одоо тэгээд удаж байлаад яах вэ хүн амтай ажилтай байгаа те одоо Монгол улсын тунхагласны өдөр болж байна. Цаан чи бүх гарах гэж байна. Одоо бүх мөнхөө үзэх шаардлагатай байна те. Тэр бүхнээ үдэж дуусгах гэдэг одоо янз бүрийн юм байгаа ах уу. Хүн амтэн ч бас цаана ажил төрөл ихтэй байгаа ах тийм учраас одоо ерөнхийдөө. За энэ ч одоо ингээд дэмэжж байхгүй энд юу ч хийж байгаа. За хүн зүгээр байхаар гихчээр ингээд гүйж гардаг ах уу. За энэ нулимад үзлээ энэ ганцаар ингээд мултлах нь пүнг. За өөртөө байгаагаа мэддэгдүүлээд эхлэв. За энэ орж ирээ нэгийг өшөглөөд авлаа. Өөрөө дундуур толгоон дундуур цогцолоо манараа үлдлээ. За энэ хашаа бол амар нэмэргүй тэнэг байлаа. За дүүлж тэгсэн мөртлөө өөрсдийн хүнийг алдлаа. Нэмэргүй байсан мөртлөө дүүф оо яа. За энэ хүүхэн чи өөрөө үхэд өглөө. За энэ амиа нүгсэн ч гэсэн нэмэргүй амь нүхэлттэй ч хамтаалan. За тэгээд одоо зүгээр өстой. Цэрэгшил хоёр үнсэж тавьдаг боллоо. За энэ хүүхэн баргаж л өөрөө кэри хийгээд таам дунд нь орж ирэл эргэлдэх юм бах уу. Таавар маавар нэмэргүй болчоо. Одоо юу ч болоод байгаа. За манайхан ч одоо ерөнхийдөө чангахан асуудлыг шийдчих шиг боллоо. Гол асуудал доороо шийдэгдчихлээ те. Ер нь саппортынхаа л нөхцөл байдал дээр. За. За манайхан одоо ингээ ганц ялагдаад сэтгэл санаагаар чанга байд юм шүү. Одоо тэгээ олон юм бодоод яах вэ? Хөөе энэ нөхөр чи бүх юм аваатгсан. Энэ ч одоо тэр бомтой юм уу? Одоо тэгээд төрөөс гарсан тэр бомтон шиг энэ одоо дээр доороо таньдаг хүмүүстэй юм шиг энэ тэндгүүд төрийн хөгжлийн зээл авцсан юм шиг энэ энэ зэвсэг мүсэг энэ миний нэ энэ одоо яг яах гэж байгаа. За нэг юм энэ одоо гүй нөхөр чи энэ тэндгүй амттыг түүсээр гадаад одоо бөө олуулаа зүгээр шүү дээ. Хайрам цэрэг цуглуулдаг гэсэн. За велком зогсоодглоо нөхдүүд гадаанд болчихсон. За энэ нөхдүүд хидэж чигтүүлсэн гараад алуулсан учраас одоо энэ дээрээсээ буухгүй дээр бах туу. Одоо нэг хамгаалах гэдэг нэг үздэг л бах та. За хамгаалт гэхээсээ илүү цаг хугацааны л галзсан даа. За яах. За нөгөө нөхдүүд нь цаанаас нь цуглаж ин да. Чаавасаа гэж. За түнг толгоон дундуур. За донк гэж цуглаад авлаа. За ухаан ороо буцлаа болий гэ. Нөгөөх нь араас нь орж ирээ 6-9 жив амь наснуудын тий ахсны яваад гэлээ. Бүгд л тал тийш бажигдаж өгч байна шүү дээ. ММА-гаар байл гэх юм. Энэ ч одоо ойлгомжтой ингэж бажигдаж өгч одоо цаашаа юу ч ярих вэ? За энэ ганцаар одоо ингэж нэмэр байгаа ч үгүй ч одоо энэ ингэж зөө пүү ёо. За аим замтай бүх юмтай л зүгээр зодоо хичлээ. Трипл, дупл, дипл кил 33 гэдэг чи одоо газар байна юм чи одоо юу болоод байна? Энэ чи одоо Лос Анжелес Lakers одоо хинтээ тоглоод байгаа юм бэ? Энэ хажуудлыг 33 дугаар сургуулийн за ингэсэн дээр байлгүй те одоо яалтчгүй. Газар байна юм чи одоо ямар аимшигтай байваа энэ бүхэн ч одоо зүгээр өстэй. За би ч жоохон шоконд орлоо. Та бүхэн шоконд орсон баг. Тоглолт үзчихв үү, юу үзчихв? Энд Smurf байна уу? За иймэрхүү байдалтайгаар тоглолт маш хурдан байдалтайгаар явагдаад дууслаа. За Smurf гэд яриад яах вэ? Нэг амар тийм мундаг юм харсангүй. Ерөнхийдөө бол нэг баг зэргийн кадизм талаас бол нэг тактикийн ганц хоёр алдаанууд гарлаа. Тэгтээ тэгээ одоо энэ Dota тоглоом юу харуулж байгааг гэхээр бол хөсөөсэйгөө тактикийн алдаанаас өнөөдөр багахан тактикийн алдаанаас яаж тоглолт огцон өөрчлөгдөж байгаа гэдгийг харахад боломжтой байгаа да. Би одоо хүн амтнд хэлэхээр бас хүмүүс ойлгодог. Одоо энэ дээр жишээл ингээл бүгдээр ижилхэн гараад ганцхан энэс л болж байгаа байхгүй. DK яаж дээш гарч байгаа гэхээр хөсөөсэйгөө Велкин хажуутлын юмнуудын түүхгүй байгаа байхгүй. Тэгэл нөгөөх нь ласт хитүүдээ хийх боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл саппортууд нь яг ажиллаж байгаа байхгүй. Яг гоё сайхан ажиллаа хийгээл жигтгэн тэгэл дека гих мэт юм бүгд ингэсээр